Хил холболтын гэрээгээр хаацайлан монголчуудын баялаг болох нүүрсийг маш хямдар буюу 10 тэрбум орчим долларын алдагдлалтайгаар худалдах гэрээг байгуулсан гэх маргаан эд өрнөгтөө зэрэгцээд үүнтэй ижил схемээр нүүрсийг нэг компанид давуу эрхтэйгээр худалдах эрхийг олгосон гэж улсын хурлын гишүүн инх баяр мэдэгдэн улсын хурлын дарга амар уясгалан өгүүлсгснээр энэ үйл явдал олон нийтийг талцуулж байна. Хууль зүйн сайд маань сургаар биш. Сураг ажиг юмар одоо нутагдаад байгаа биш. Хоёр бүтхийхэд 20 нүрийг маш олон баримтаар харна гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Олон нүүртэй гэж хэлээд байгаа чинь энэ шүү дээ. Найз нөхөдгээд байгаа юм шиг мөртлөө өөрийнхөө улс төрийн бүх өрсөлдөгчдийг намлаа. Би намын дарга болно. Амар уясгалан намын даргад нэр дэвшнэ гэдгээ зарласан. Би энэ улсын одоо хаан болно гэж яриад байгаа үст. Би хуульч, би лаг шудраг гэсэн худлаа дүрсгээд ярьж байгаа бүх зүйл нь худлаа. Дандаа одоо гэр бүлийнхээ хүүхд, эгчийнхээ хүүхдийн нэр компаниуд нүүрстэй өөрийнх нь компаниуд байна. Манай гэр бүл ах トゥ хамаатан садан нэг ширхэгч уулуурхайн бизнес хийдгүү. Амар уясгалангийн нүүрсний мөнгийг угаадаг байж болцшгүй Батбаатар барилга гарч байна. Батбаатар гэдэг залуу яг надтай холбоод байгаа юм гэхээр манай Монгол Ардын намын цагаан байрны 4 давхарт фитнес ажилуулдаг. 30 сая долларыг бэлнээр хүлээж авсан. Миний төрөвчний хэмжээ жижиг шин. Энэ баримтыг гаргаад энэ авилгын баримтаа гэж яриад байгаа. Том одоо юу гэдэг чунал бол байх. Амар уясгалан тэнцээ хүн амны хэрэг хийцэн байж болцшгүй. Ямар аимшигтай зүйлийг ярьж байна. Одоо өгцөн үг хэлдэггүй гэдгээр өгцснийхэн дараа ямар ч холбоогүй өстэй намайг хэн яадгийг гэж ярьсан. Тэдний аль аль нь яг баримт гэж хэлэх зүйл үзүүлээгүй тул яригдж байгаа асуудлын хүрээнд буюу одоогоос 2 жилийн өмнө болсон нүүрсний сонсголын үеэр Адмирал гэх компанитай холбоотой яригдж байсан баримтуудыг задлан шинжилж үзцгээе. 2020 оны 10 дугаар сарын 15 Бортыг ордыг ил уурхай аргаар ашиглах тэзүг баталж ZM600 технологийн нойтон болон хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр барихаар тусгасан. 2021 оны 2 дугаар сарын 9 тэзүг үндэслэн Эрдэнэс 5-7 захирал гав хоёг Бортыг уурхайн гэрээ толборлагчийн сонгон шалгаруулалтыг зарлахаар болов. Тэгвэл Бортыгийн орд нь нийт 2.3 тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэй. Батлагдсан нөөцийн хэмжээгээр бидэнд 1072 хувьцааны ногдол ашиг өгдөг цанхийн ордтой дүүрхэц 5 толгойн 2 дахь том орд юм. Тус ордын үнэлгээг 13 жилийн өмнө 3.7 их 80 төгрөг гэж тогтоож байжээ. Харин 2023 онд тухайн үеийн ханшаар 404 их 80 төгрөг гэж шинжээч тодорхойлсон байдаг. 2021 оны 3 дугаар сарын 5 Эрдэнэс 5-7 захирал гав хоёг Бортыг уурхайн гэрээ толборлагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорог байгуулав. 3 дугаар сарын 17 гэхдээ үнэлгээний хорог байгуулснаас 12 хоногийн дараа үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаыг өөрчилж худалдаа авах ажиллагааны газрын мэргэжилтэн Бат амгаланг томилжээ. 2021 оны 3 дугаар сарын 19 тендер зарлав. Яг эндээс өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа Бортыгийн ордтой холбоотой асуудал өрнөж эхэлнэ. Учир юу гэвэл тендер нээхээс яг 4 хоногийн өмнө холбогдох эрх бүхий байгууллагаас болиулсан тул гих тайлбартаагаар эхний тендерийг цуцлав. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Бат амгалан Эрдэнэс 5-7 хувьцаат компани гүйцэтгэх захирал ган хоёг болон холбогдох эрх бүхий байгууллагаас үүрэг өгсөн гих шалтгаанаар тендерийг зогсоосон. Тэрээр нүүрсний сонсголд оролцохдоо дараах тайлбарыг өгч байв. Манай худалдаа авах ажиллагааны газрын дарга Бат Эрдэнэс үүрэг өгсөн. Гүйцэтгэх захирлаас үүрэг өглөө. Зарласан тендер яг одоо яаралтай буцаа. Одоо өөрчлөлтөөс гараад тендерээ татаа гэдэг үүрэг өгсөн. За ямар учраас ингэж байгаа юм бэ? Одоо тийм албан бичиг юм байна уу гэсэн чинь байхгүй. Гүйцэтгэх захирлаас өгсөн. Дээрээс буюу холбогдох эрх бүхий байгууллагаас ийм үүрэг өглөө гэдгээр тендерийг өөрчлөлтөөс гараад татуулсан байгаа. За зогсоож гад үргэлжлүүлэх юм болов уу гэсэн чинь бүх тендерийн баримт бичгийн дотроос нь устгах энэ тендерийг цуцаллаа гэдэг үүрэг өгсөн. Эхний тендер цуцлагдсны дараа 2021 оны 6 дугаар сарын 29-нд Хятадын Hong Kong Shinway Limited компаниас Admiral компани төр дансанд 101 мянган ам доллар
6 дугаар сарын 30-нд Хятадын иргэн Жан Шинлигээс 63 мянган $, нийт 164 мянган $-ыг шилжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалттай компани 100 мянган $-ын хөрөнгөтэй байх хуулийн босыг давснаар 7 дугаар сарын 2-ны өдөр Адмирал компани улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж үүсгэн байгуулагджээ. Тус компаниг Монгол улсын хуулийн этгээд Monovant 45%, Хятадын Hong Kong Russian Global 34%, Хятадын Chuzhou Longyang Trading компани 21% эзэмшилтэйгээр үүсгэн байгуулжээ. Гүйцэтгэх захирлаар Хятадын иргэн Хасбатар, эцсийн өмчлөгчөөр Хятадын иргэн Wang Shuping, Монгол улсын иргэн Ламжавнаар бүртгэгдсэн байна. Адмиралийн дэд захирал Ламжав нүдгөө авилгатай тэмцэх газраас саатуулаад байгаа Монгол Ардын номын нарийн бичгийн дарга Чулуун Загдын төрсөн ах юм. Чулуун Загд болон улсын хурлын дарга Амар Баясгаланаар 10 жилийн нэг төгсөлт найз нөхдийн дотны харилцаатай гэдгийг улс төрийн хүрээнд бүгд мэддэг. Мөн нэг төрийн бус байгууллага яригдж байгаа. Надтай хамт төрийн бус байгууллага хамтарч эзэмшдэг Чулуун Загд гэдэг нөхрийн ахын гүйцэтгэх захирал нь хийж байгаа учраас энэ Амар Баясгалантай холбоотой гэж зарлагдсан. Гэхдээ Амар Баясгалан Чулуун Загднаар бизнесээрээ холбогддог гэдгийг нотлох баримтны Чулуун Загд өөрийн Mcast компаниар дамжуулан Амар Баясгалангийн эхнэр Бямсүрэн хил гарах гэж байгаад саатуулагдсан гих Амар Баясгалангийн туслах Эрдэнэ жаргалнаар 2011 оноос Top Media компанийг хамтран эзэмшиж байжээ. Сонирхолтой нь 2022 оны 12 сард болсон нүүрсний жагсаалтаа зэрэгцээд Top Media компанийг Эрдэнэ жаргал руу 100% шилжүүлээд жагсаалын дараа буюу 2023 оны 2 сард уг компани татан буулгасан байгаамаа. Түүнчлэн улсын хурлын дарга Амар Баясгалангийн төрсөн ах Амгалан Баатрийн хүү Эрхэнбаяр нь Digital PR компаниараа Surface Mining Mongolia компанийг эзэмшдэг байсан. Талигач Хасбатар 2019 оноос Эрхэнбаяртай хамт уг компанийг эзэмшиж байсан баримт нь UBN сайтад нийтлэгдсэн байна. За Адмирал ХХК-гийн гүйц захирал Хасбатар ирээгүй юм байна. Засгийн газрын хэрэглэх газрын дарга Амар Баясгалан дарга ирээгүй байна. Яг л би юу ч мэдэхгүй юм чинь. Очоод би ямар тайлбар хийх вэ? Ганцхан мэдэхгүй гэдэг үгийг хэлэх сонирхолтой. UB Group ХХК-гийн тузрын дарга Ц Батбаатар ирээгүй байна. Global Trans компани эцсийн өмчлөгч Б Эрдэнэ жаргал ирээгүй. 2021 оны 7 дугаар сарын 9 Бортыг уурхайн гэрээт олборлагчийг сонгож шалгаруулах 2 дахь тендерийг Адмирал компани үүсэн байгуулагдсанаас 7 хоногийн дараа зарлав. 2021 оны 8 сарын 9 2 дахь тендерийг хүлээн авч нээхэд 2 оролцогч санал ирүүлсэн бөгөөд эмсүү түншлэл 707 тэрбум төгрөгийн санал ирүүлсэн нь нийт төсөв төртөг болох 715 тэрбум 900 сая төгрөгөөс доогуур үнэлгээ байсан бол хуульд заасан шалгуурыг хангасан байдаг. 2021 оны 8 дугаар сарын 31 гэвч тендерт оролцогч 2 компани тендерээс татгалзах шийдвэрийг үнэлгээний хорооноос хүргүүлжээ. 2021 оны 9 дугаар сарын 6 эмсүү түншлэлийг төлөөлж Mongolian Contract Mining Service компани Эрдэнэс 5-7 үндэслэлгүйгээр тендерээс татгалзсан гэх гомдлыг сангийн яамд гаргав. Гэтэл Mongolian Contract Mining Service компани гомдол шийдвэрлэх хуулийн хугацаа дуусахаас яг 1 өдрийн өмнө гомдлоо гинэд эргүүлэн татжээ. Яагаад талцсан бэ гэдэг дээр ер нь бол захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч чинь гэсэн үг. Зөвшөөрөхгүй байна гэдэг гомдол гаргачаад за ер нь зөвшөөрч байна. Энэ захиалагчийн шийдвэрийг гэд буцаасаа Шоронд ял эдэлж байгаа ган хуйг тухайн үеийн Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Дашцэвгийн Амар Баясгалан руу Viber чат бичсэн байна. Бор таг дээр механизац хийж авах тухай та бид хоёрын олон жилийн бодод төлөвлөсөн ажиллагаа бүтлгүүтэх гэдэг шүү. Та анхаарал хандуулаач гэдэг мессежүүдийг бичсэн. 2021 оны 9 дугаар сарын 14 ингээд элтэд хууль зөрчиж адмиралд давуу байдал олгосон байж болзошгүй үйл явдлууд цааш өрнөх болно. Mongolian Contract Mining компани сангийн яамд гаргасан гомдлоо буцаасны яг маргааш нь тендерийн үнэлгээний хорооноос тендерийн шалгуурт 4 өөрчлөлтийг оруулжээ. Энэ хэнд ашигтай вэ? Дахиад 1 өдрийн дараа Эрдэнэс 5-7 захирал ган хуйг Бортыгийн уурхайн гэрээт олборлагчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй тендерийн үнэлгээний хорооноос
4-ийг нь өөрчилж тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах санал хүргүүлээд байсан геолог уулуурхаан төлөвлөлтийн хилцээний дарга уужим санааг оруулж ирсэн байдаг. Үнэлгээний хороонд байсан жоохон шудраг хүмүүсээ гаргаад оронд нь янз бүрийн хүмүүс орж ирдэг. Орж ирэхээр шаардлагуудаа их бууруулдаг. Таны саналаар л явсан байна уужим санаа. Уг нь бол нойтон болон хуурай байжуул хостбол байсан юм шиг. Тэгээ санал тавьж байгаа та хуурай байжуул дан хуурай болгосон байна. Дан хуурай байжуул нэг чинь шигшүүр шүү дээ. Нэгсэн шигшээд нүрсэн гаргана. 2021 оны 9 сарын 14 тендерийн үнэлгээний хороонд байсан уужим санаа тендерийн шалгуурт байсан ZM600 буюу хуурай болон нойтон аргаар нүрс баяжуулах үйлдвэрийн шалгуурыг ZM600 биш хуурай аргаар баяжуулах гэж өөрчилсөн асуудал нь 9 сарын 14-ний өдрөөс нь. Тендер зарлагдахаас өмнө уужим санаа энэ тендерт оролцсон МТАС түншлэлийн шалгуур хүчин чадлыг үзээд олзуурсан гэдэг ярилцлага өгсөн нь анхаарал татна. Одоо энэ барьж байгаа энэ шалгарсан компанийн бол тухайн үе тендерийн материал дээр ирүүлсэн материал нь маш өндөр байсан. Энийг бас би олзуургасан. Энэ юу вэ гэвэл тендерийг зарлаагүй байхаас урьдаа тэрээр материал ирүүлсэн компани материалтай танилцаад олзуургасан гэж хардаж болохоор ярилцлагыг сонслогдлын үед өгчөө. 2021 оны 9 сарын 16. Ингээд дараа өдөр нь Бортигийн уурхаан гэрээт олборлагчийг сонгон шалгаруулах 3 дахь удаагийн тендерийг зарлав. Энэ бүх процесс ердөө 4 хоногт л өрнөсөн. 2021 оны 10 дугаар сарын 5 уужим санаа үнэлгээний хорооны гишүүн болсныхоо дараа худал агуулга бүхий дотоод алтан бичгээр тендер шалгарсан компани нь Бортигээс олборлсон нүүрсээ борлуулах талаар тендерийн баримт бичигт тусгуулах санал хүргүүлж дахин өөрчлөлт хийсэн тухай шинжээч хэлсэн байдаг. 2021 оны 10 дугаар сарын 18 тендерийг хүлээн авч нээхэд ганцхан оролцогч байсан байна. Тэд төсөв төртөг болох 715 тэрбум 900 сая төгрөгийг яг тулгаж саналаа өгсөн нь шалгарсан. МТАС түншлэл гэж юм бэ? Mongolian Contract Mining Service 5 хур, Admiral Special Mining Service компани нийлээд МТАС түншлэл болж байгаа юм. Энэ түншлэлийн хоёр компани болох Mongolian Contract Mining Service, Special Mining Service хоёр бол өмнөх 2 дахь удаагийн тендерт оролцсон эмсөө түншлэлээ. Өөрөөр хэлбэл Өсөх зоос компанийг хасаад оронд нь энэ хоёр компанийг оруулж ирсэн гэсэн үг. 2 дахь тендерт түншлэл хэлбэрээр оролцож байсан Өсөх зоос яагаар авчихсан? 6 номер микрофон. За энэ Өсөх зоос алтан говь гэдэг компани бол үндсэндээ шаардлага хангахгүй гэж үзсэн. За Өсөх зоосоос болоод 2 дахь тендертэй ялагдчихлаа гэдээ Өсөх зоосыг гаргацсан байна тийм үү? Ер нь бол тэгж үзэж болно. Ер нь. За тэгээ Өсөх зоос гэдэг нь бол шаардлага хангахгүй байна гэд бүр шаардлага хангахгүй компанитай түншлэлт нь ямар учиртай? 2021 оны 11-р сарын 17. Ингээд Эрдэнэс 5-7 хувьцаат компани болон МТАС түншлэлийн хооронд гэрээ байгуулжээ. Энэ гэрээнээс анхаарал татах зүйл нь хамгийн сүүлд байгуулагдсан Admiral компани нүрс баяжуулах үйл ажлын 100%, борлуулах ажлын 60%-ыг хариуцна гэсэн санхүүгийн хувьд давуу байдалтай харагдана. Гурав дахь удаагийн тендерийг зарлахаас өмнө урьдчилан ямар өөрчлөлтүүд орсон бэ? Нэгдүгээрт түншлэлийн гишүүн тус бүрийн борлуулалтын орлого сүүлийн 3 жилд тендерийн нийт төсөв төртгийн 15% буюу 107 тэрбум 300 сая төгрөг байна гэж заасныг үүсгэн байгуулагдаад ердөө 3 сар болсон Адмиралд зориулж түншлэлийн оролцогч тус бүрийн нийт борлуулалтын орлогыг нэмж тооцсон болгож өөрчилсөн тухай шинжээчийн тэмдэглэлд дурджээ. Энэ шаардлагыг хангахгүй байсан этгээдийг давуу байдал олгож шонгон шалгаруулах зорилгоор хийсэн өөрчлөлт байна гэдэг өгүүлэлтийг танилцуулсан. Түншлэлийн гишүүн тус бүр хамтдаа хангуулж авах шаардлага гэж. Тэгэхээр энэ дээр нь бол тийм тусгаатай нэг хүнд нь одоо юм заасан тийм хуулийн заалт байхгүй маань бид нар бол орж болох юм байна гэж үзсэн. 2. Тендерт оролцогч нь сүүлийн 3 жилийн аль нэгд нь 7 сая метр куб болон түүнээс дээш уулын ажил гүйцэтгэсэн болохоо нотолсон гэрээ болон дүнсэн акт ирүүлэх шаардлагыг огт үйл ажиллагаа явуулж байгаагүй Адмирал зориулж зөвхөн өрөмдлөг тэсэлгээнд хамаарахаар болгож өөрчилсөн.
гүйцэтгэгч одоо ингээд орж ирж байгаа хүмүүс нь санал тавихаар тэр саналыг аваад ингээд өөрчлөөд идэх юм а гэсэн ийм юм хэлчих юм. Тэгж болд юм уу? Орж иж байгаа тендерт орж иж байгаа компаниуд нь би тэгмээр байна гэхээр тэгдэг гэж аваад тендерийн бичиг баримтыг өөрчлөөд 3. Бортигийн уурхай нүүрсийг баяжуулахдаа нойтон болон хуурай аргыг хослуулан ZM600 технологийн үйлдвэр барихаар тэзүүд тусгасныг зөвхөн хуурай аргын технологи бүхий үйлдвэр болгож өөрчилжээ. Батлагдсан тэр тэзүүгийн дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах ёстой этгээд болохоос биш. Тэзүүгөө өөрчилж ягаад нэг компани давуу байдал олгоод 7 үгний цаана хэдэн их найдын нүүрс зарах онцгой ирэх олгоод байна гэж яриад байгаа чи энийг хэлээд байгаа. 4. Өмнө нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг үнэлэхдээ сүүлийн 3 жилийн аль нэгд нь ашигт малтамлын баяжуулах, ангилан ялгах үйл ажиллагаа явуулж байсан судалгаа хийсэн. Баяжуулах технологид нэвтрүүлсэн байхаар заасныг администрат тааруулж зөвхөн судалгаа боловсруулсан байх болгож өөрчилсөн тухай шинжээч тэмдэглэлтэд дурдсан байна. ямар их мэдлэр та бүхэн энд хөнгөлтийг цаашаа харж байгаад өөрсдөө тойрч сууж байгаад хөнгөлт үзүүлээд байгаа юм бэ? Ямар бичиг баримтан дээр хэний удирдамжаар ямар бичигээр ирсэн удирдамжийн дагуу өөрчлөлт хийгээд байгаа юм бэ гэдэг чинь асуугаад байна шүү. За ямар өөрчлөлт оруулж байгаа юм бэ? 7 үг нэмж гинэ. 7 үгний цаана хэдэн их найдын нүүрс зарах онцгой ирэх олгоод байна гэж яриад байгаа чи энийг хэлээд байгаа. Энэ бортогийн уурхай нүүрсийг зах зээлийн ханшаар борлуулах эрх болгочихж байгаа. Тендерийн бичиг баримтан дээр маш их өөрчлөлтүүд хийсэн байна. Маш олон өөрчлөлт хийсэн байна. Би тийм учраас монопол эрх гэж яриад байгаа. Тэгвэл тендерийн баримт төчигт удаа дараалан өөрчлөлт оруулж администрат компанид давуу байдал олгож хууль зөрчсөн гэж харагдах уужим санаа гэж юм бэ? За уужим санаа гэдэг залуутай би сая 24 оны сонгуульд нэр дэвшиж очиход Завхай аймгийн Тосон Цэнгэл сумын намын хараан дарга гэдгээр нь танилцж ирсэн. Тэрнээс өмнө огт танилцж байгаагүй. Мэдчихв. Тэрээр 2018 оноос Эрдэнэс таванлагууд ажиллаж байгаад 2024 оны орон нутгийн ээлжид сонгуулиар Завхай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол Ардын намаас сонгогдсон одоо аймгийн засаг даргын орлогч өгөөд түүний эхнэр Хажид маань Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Чулуун Загдын удирдлага доор Монгол Ардын намын удирдах зөвлөлийн ажлын албаны хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах газрын даргаар ажиллаж байгаад Солонгосын нийслэл Сөүл хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилогдсон ажиллаж байжээ. 2022 оны 2 дугаар сарын 17 оны өдөр уужим санаа Эрдэнэс таванлагын газрын 35 га газрыг администралд эзэмшүүлэх хүсэлтийг орон нутгийн удирдлагад гаргасан яг тэр өдөр нь администралаас мөн газрыг ашиглах хүсэлтийг орон нутгийн удирдлагт хүргэсэн. За улмаар яг 6 хоногийн дараа энэ хүү гэрчлэгээ гарсан бөгөөд газар ашиглах эрхийн гэрчлэгээ за үүнийг бол үйлдвэрийн барилга байгууламж бусад газрын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчлэгээ олгох гэсэн байна. Энэ эзэмшүүлж гэдэг үгэн дээр л гайхаад байгаа юм л да. Уг нь бол гадаадын хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхгүй байх учиртай. Гэхдээ эндээ ашиглах, эндээ эзэмшүүлэх гэдэг үг байгаа нь анхаарал татаад байна. Одоогоос 2 жилийн өмнө 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нүүрсний сонсгол дээр сонсгол цэг эмэн сайт руу 30 сая долларыг хятад иргэн Монгол улсын иргэн лам жавд өгч гарын үсэг зурулсан баримтын асуудал яригдж байна. Энэ мөнгө хаачсан байна. Хятадуудаас бэлнээр авсан мөнгө. Хэл ахуул мөнгө. Зурж мөнгийг хүлээж авсан дээр нь Чулуун Загдын төрсөн ах ламжав, Чулуун Загдын эхнэр хоёрынх нь гарын үсэг байна. Би тэгээ одоо 30 сая доллар оруулж ирчээд хаанаа хийж юундаа шингээх вэ? Миний төрөвчний хэмжээ жижиг гэж шүү. Би тэгж энэ том төрөвчтэй хүмүүс шиг том одоо юу гэдэг чунал бол байхгүй. Тэмээтэй өшөөний хажуутлын Regis Palace руу би бол нүүрс тавар гэдэг. Одоо энэ нүүрсний мөнгө угаалтаар баригдсан. Одоо энэний хажуутлын газар Монгол Хойд автоматик гэж компани энэ нэр дээр байгаа. Энэ Халтмаагийн Батуулга гэдэг хүний хамаарл үхий компани гэдгийг би Хөгжлийн банкны сонсголын үеэр нотолж ирсэн. Энэ газар дээр амар уйсгалангийн нүүрсний мөнгийг угаадаг байж болзошгүй хамаарл үхий нүүрсний сонсголоор гаргаж ирсэн Батбаатар барилга болж байна. Тавар. UB группийн. Тэгээ би одоо энэ хоёр
Энэ одоо мөнгөн дээр хамтарч байгаа юм шиг би бол гайхаж үлээж авсан. Батбаатар гэдэг залуу яг надтай холбоотой байгаа юм гэхээр манай Монгол Ардын намын цагаан байрны 4 давхарт фитнес ажилуулдаг залуу. Улсын хурлын дарга амар уйсгалангийн төрсөн ах Лувсан Дорж нь UB Group-ийн үүсгэн байгуулагч Батбаатарын ээж Инхээтэй BCTSS компанийг хамтран эзэмшдэг тухай улсын бүртгэлийн лавлгаа энд байна. Ийм хамааралтай хүмүүсийн компани одоо энэ богдуулын 11 газар дээр 11 байршил дээр таун хороол тансаг зэрэглэлийн орон сууцуд барьж байгаа юм байна гэд нүүрсний сонсголоо хаасан. Энэгээр би юу хэлэх гэж байсан? Энэ хулгай хийсэн олон сая доллар авилгын асуудал богдууланд саяны ярьж байгааг угаагдах юм. барилгын материал, барилгын хэрэгсэл мөнгө болж угаагдаж байна шүү гэдгийг би хэлсэн гэсэн үг. Энэ залуугаар цагаан байрныхаа засварыг 10 жил хийдэггүй байшингийн хуучирсан одоо засварыг нь хийлгээд оронд нь бартер хийгээд одоо манай энэ 4 давхрыг түрээслээд байж идэв. Ийм л харилцаа. Баримт өөрөө ярьдаг гэдэг. Бортигийн ордыг тойрсон би мэдхгүйчүүдийн тунд энэ бүх зангилааг тайлах цор ганц гэрч байсан нь Хасбаатар байсан юм. Тэрээр 2025 оны 3 дугаар сард уурхайн кемп дээрээ ажиллаа хийж яваад унтсан өглөө нь сэрээгүй. Түүний өхөл учир битүүлэг. Ахуул авсан гэмт хэрэгт одоо Ч нарын нэр бүхий албан тушаалтныг бол холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. За тэгээд нийслэлийн ажиллагааны явцад бол одоо хэрэгт ач холбогдол бүхий гэмтрийн шинжтэй уулмөр одоо эзүүлэх хурц авсан. Тэр нь бол одоо сая Адмирал компани гүйцэтгэх захиралтаар ажиллаж байгаад 2025 оны 3 дугаар сард нас барсан бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Хээгийн гарын үсэгтээ дарц гэсэн. Улс төрийн талцаал хөшөөний ард байсан ноцтой асуудлыг сөхөж байна. Энэ нь нийт иргэдийн эрх ашигтай холбоотой тул төрийн өндөр албан тушаалтнуудын өгсөн мэдээлэл 2 жилийн өмнө болсон нүүрсний сонсголын баримтуудын хүрээнд өнөөдрийн нэвтрүүлгийг бэлтгэв.